Үдшийн төргийн эрхэм үзэгчтэй залуу зохион бүтээгч эхэлж байна. Залуу зохион бүтээгчийн энэ удаагийн нэгдүгээр шатны шалгаруулалтанд оролцох багийг төгөлдөр дуудах юм байна. Говьсүмбэр аймгаас оролцож байна. 2 дугаар сургуулийн 11 дугаар ангийн зохион бүтээгч Бямд Оржийг тайзнуурья. Мөн түүний багийнхныг багийн гишүүдтэй танилцъя. Ямар үүрэг оролцоотойгоор багта хуваарлалт хийсэн байгаа вэ? Би багийн гишүүн Ботчир Говьсүмбэр аймгийн 2 дугаар 10 жилийн 11 бие англи сурагч. Наг инх бол гэдэг багийн гишүүн Говьсүмбэр аймгийн 2 дугаар 11 жилийн 11 бие англи сурагч. Худлаа нэмж яриад байгаа. Анги нэмэг үз. Нэмэг. Бид гур нэг анги. Нэг анги. Нэг анги. За. Бичгнээ голдоо ингэ ярьсан уу? Нэ гурал хайр ингээд аддаас олчих гэдсэн тэгээд жижигний гол. Бид нар голдоо орё гэж ярьсан. За ямар хөтөлбөр оролцох вэ? Олон үйлдэлтэй санал. За, сонирхолтой сэдв байна шүү. Олон үйлдэлтэй тэгсэн мөрлөө санал. Маад бүтээлийн ажиллах зарчим нь болохоор маад дид анги нь болохоор модон 502 тулгууртай, төмөр тулгуур нь 4 төмөр, 4 хөндлөвч, түгждэг 4 дугуй, 12 болт, 2 ширхэг нугас орно. Тэгээд бүтээлийн зарчим нь болохоор 1 2 3 4 гэсэн тулгуурууд орно. Механик өөрөө болохоор механик ажилтай хүний үйл ажиллагааг 1 2 дугаар тулгуур нь сунгах зарчмаар одоо дээш болж өөрийнхөө одоо хүссэн хэмжээнд тааруулан ашиглаж болдог. Барилгын дотоод засал чимэглэж байгаа шүү дээ. Тэгээд энэ болохоор гарниас, бакет, шахах, эсвэл дээр тааз хийх, таазан дээр будаг хийх, одоо таазан дээр юу янз бүрийн хийхэд илүү төхөн болсон. За маах энэ бол дөрөв төгсдөг дугуйтай. Одоо энэ бол эндээс ийшээ 40 см байгаа. 40 см хүн сууж ингэж намхан сууж хийхэд тохиромжтой. Яагаад гэвэл одоо бид нар өөрсдөө энэ санаагаа болохоор одоо пакет шахах үйл ажиллагааг харж хийсэн. Өөрсдөө бас оролцож хийжсэн учраас энэ санаа гаргасан. Тэгээ яагаад гэвэл энийг ингэж сууж олон дахин дээшээ доошоо босох тусам хүний нуруу их өвдөж одоо ажлын бүтээмж нь тэрдий чинээгээр их буурдаг. Бямд Орж барилгын дотоод засал чимэглэлчдэд зориулж олон үйлдэлт сандал зохион бүтээхээр ирсэн. Гэвч түүний санааг шүүгчид оновчтой шийдэл гэж үзсэнгүй. Мөн өнгөрсөн жилийн уралдаанд оролцсон Өвөр Монголын залуу зохион бүтээгчийн дөрөөтэй сандлын мөн хувилбар болсныг сануулсан юм. Өнгөрсөн жилийн бүтээл яагаад дугуйтай байсан гэхээр дугуй удирддаг байсан байхгүй. Цахилгаан. Тэгээ дээрэс нь нэг дээшээ гарчхаараа нөгөө төхөр удирдаад нааша таашаа хөдлөөд байгаа учраас дугуйтай болж байгаа. Болно л доо. Тийм. Тэгэхээр тэрний хамгийн том асуудал нь яаж дээшээ доошоо болох вэ гэдгийг өөрөө дөрөөр жигээд өөрөө дээш нь доош нь болгоно гэсэн. Гэтэ бас нэлээд асуудал тулгарсан. Бид нар тэр талаар нь бодож үзээд шахуургын аргаар тэг цахилгаанаар хийж болох болоо гэж. Тэгж хүндэрж яах юм бэ? Тэгээд нааш ерөөсөө ингээд та нар нэг асуудал гарангуут нөгөө тийм шийдэх гэж явцсаар байгаад бүр айгу хүнд хэлбэрлээ орж. Тэгснөө зүгээр л шатан дээр гарч юм хийчихэл бууж ирээд шатаа дараагтаа тавиад гарцсан дээр шүү дээ. Бид нар нийлж яваад ингээл та хамгийн тэнцвэртэй буюу 3 цэг дээр хийгээд дугуйг ингээд дээрээс нь буудаг, доороо төгжигддэг хийчихээ л да. Төхөө. Тэгэнгүүтээ дээрээ тавцсантай дотор багшныхаа хайрцагтай тэгээд дээшээ сундаг тийм ээ? Тийм. Тэгж болно шүү дээ. Гэхдээ дугуй төгжиж яах юм? Дугуйгаа төгжих гээгүй дугуйгаа ихэх гээд нь шүү дээ. Хань дугуйны ерөөс хэрэггүй болж өөрчлөж байна шүү дээ. За ойлголоо. Яа тэгвэл дээшээ гарчаад бууж ирээд тэсээд үгүй. Ийм тохиолдол гарна шүү дээ. Ингээд суудсан байж байгаа л судал дээр эндээс юм хийлээ авлаа хийлээ. Тэрүүндээ чи зүгээр ердийн дугуйтай санал байхад болж байгаа. Яа олон үйлдэлтэй санал болохоор бүх юм ингээд цогцлон шийдсэн. Олон үйлдэлтэй юм байж болно. Гэхдээ ямар үйлдэлүүдийг нэг дор цуглуулах уу гэдэг юм чи байна шүү дээ. Тийм. Тэгэхээр наа чи хоёр өөр юм болоод нэг нь таалтай ажиллах гэдэг, нэг нь доор ажиллах гэдэг тийм үү? За тэгвэл шүүгчтэй гэрлэлэр өөрсдөө санаа бодлыг илэрхийлээч. Тэр чинь бүтээл дараагийн шатнд 3 улаан гэрэл асуучаас үрсэлдэх боломжгүй боллоо. Маш харамсалтай. Тэгэл яад тэ гайхамшигтай боллоо бүгдээрээ. За тийсэ. За өөрийнхөө хэмжээнд жоохон тайлбарлаж чадсангүй. Бүтээлээ жоохон дутуу ойлгуулж боллоо. Манайх нөө сандал нь хамгийн гол нь бас паркет хэдрээ зөөдөг байхгүй юу? Тэрийг харин хэлгээ мартчих. Тэрүүн дээр жоохон оноо авах бас болов гэж бодод.
Та бүгдийг би дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл хэмээх энэхүү номыг танаа багт урсгал болгон үлдээе. За тэгээ шилдэг зохион бүтээгчд болцоогоороо Говьсөнбүрэн аймагт хэрэгтэй олон зүйлийг хийж бүтээгээрэй. За баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлтэд үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Та хоёрын бүтээл бусдаас юугаараа давуу талтай вэ? Бид хоёр юу мотороор ажилладаг. Мотороор ажиллана. Тэгээд миний хоёр хувилттай ирсэн. Нэг нь болохоор гараар ажилладаг, нэг нь болохоор мотороор ажилладаг. Өнгөрсөн цагаан сарын гэрийнхэн буузнуудыг бүгдийн машин татсан уу? Мотор татсан уу? Саяхан санаагаа гаргасан. Бууцныг урьж яах хэлсэн юм уу? Хэр олон айлаар оров? Олон. Би бол ингээл өргөдөл ингээл явчихсан шүү дээ. Бид тэр бууд чимхэл гөрлөлтэй. Яг тийм болсон уу? Тэр ажлаа хөнгөвчлөж байгаа шүү дээ, тий? Говьсөнбүрний хүн бууцыг иргэнсэн соёлоо байсан юм байна. Соёлоо бүтээлэл танилцуулна. Манай бүтээл нь болохоор хуушур буузнчны гурил илтгэж байгаа. Тэгээ энийг болохоор түргийн илтгэж нэрлэж байгаа. Тэгээд энэ нь болохоор энийг эргүүлснээр энэ маань ийш явж энэ конус хэлбэрт юу маань эргэж тэгээд энэ эргэлдэх тавцан маань эргэж юугаа гурилаа илтгэх юутай байгаа. Тэгээд энийг энэ болохоор нөгөө нэг эргэлдэх тавцангаа тулгуурлаж байгаа зүйл нь ах. Тэгээд энэ нь болохоор гурилынхаа зузааны тохируулах боломжтой юм байгаа. Тэгээ яг ерөнхий дүрсэн гэх юм бол би энийг юу ах гэж энийг юу явж байхдаа бид нэр бодож энэгээр өрөн болохгүй байна гэж бодож 2 дугаар хөлбөр гэж бас нэг гаргасан. Тэгээ тэрийг одоо танилцуулъя. 2 дугаар хөлбөрийн цаасан дээр зурсан зургаар юм уу? Тий. За. 1-р бүтээлээ шүүгч түргээгүй байхдаа л дутагдлыг олж хараад 2 дугаар олзолж байна. Одооны зохион бүтээгч цагийг зүгээр байлгахгүй шүү. Доор нь юм байна тий. Цахилгаан хөдөлгүүр, хөтлөгдөх чараа, тэгээ эргэлдэх тавцан, бариул, гурил элдэгч, гурилын зузааны тохируулагч их бий гэсэн 8 хэсгээс бүрдэж байгаа. Тэгээ энэ нь болохоор ингээд энийг ингэж доош энэ хүртэл дарангууд гурил маань 2 тишгээ сайн тэлж өгөх байгаа. Тэгээд энэ болохоор мотороор ажилладаг баха. Тэр нь болохоор нөгөө нэг гараар ингээ маниулдаж ажилладаг байсан бол энэ болохоор мотороор ажилладаг байна. Гараар зүгээр хаа сайн ирдэ. Гараар зүгээр. Гэхдээ мотор нь илүү гар нь одоо яг миний цаас үрдсэн байгаа шиг гар үйл бас хэцүү шүү дээ моторн дээрээ. Тийм үү. Тэгээ мотор нь болохоор 220 вольт залгаж болох боломжтой байгаа. Тэгээд энэ нь болохоор бас нөгөө эргэлдэх тавцангаа бас тулгуурлах. Энэ ингээд конус бас ингэж эргэлдэх тавцангаа эргэлдүүлэх байгаа. Тэгээ гурилынхаа зузааныг болохоор энэгээр ингэж тааруулах байгаа. Ийм л зохион бүтээгчтэй бид хэд. Төвхтэй биш гэж үзвэл тэгээд нэг хийгээл хэр тэгээд хийсэн ойн чинь Бүхбаатар наан зүгээр ингээд зэрэгцүүлээд үзье заа. Тэгээ хэр хугацаа Уралдъя. Би бас уралдъя. Би уралдъя. Би гараар уралдъя. Дэмий цаг. Тэгээд би гараар уралдъя. Гурван зохион бүтээгч бүтээл хамгаалалтай. Хоёул хоёр талд начнаа. За тохирч гин үү? Болж гин үү? За барьсан шүү. Гараа барьсан шүү. 3 ногоог асууж байна заа. Соёл. Нэг ногоо. За тэгээд наад чинь төвхтэй хийчихв. Ямар ч хэрэггүй цаг заваа хийд юмын дөрөд бас зориг зүрх чинь мохчих үү дээ. Баяр өөрөө хэлсэн шүү. Мохгүй шүү. За. Өнөөдөр чинь нэтэршгүй нөө Жулиа мохшгүй залуучууд гээд ямар олон 2 гулуу завчраараа 2 дугаар тийм чаддагтай. Бүтээлээ 2 гулууз хэсэг горил. бит хоёр хийх нь штэ. Энэ цайхан мухаж байгаа тий. Чоо чимхэнэс амрааж агаад манх авчрах юм байна. За. Жигнүүрийн галаа багч зохицуул чинь амжилтсан. амжилтсан. Тэгээ сая шүүгчнэр бас их наа чин болохгүй зүйл гэж бас эсэргүүцлээ. Тэгэхээр өөдөөс нь бас Үтсэн үү? Би жоох сандарлаа. Яагаад сандраад байна? Бүтээлээ илүү боловсронгуй шүүгчдийг амлмаар ултал нь ангаалгахт нь хийгээд ирээрээ. Амжилт хүсье залуучуудаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Маннис групп үн цэнийг цогцлоо. Увсаас хинтээ ирсэн бэ? Ганцаараа. Ганцаараа? Ахан тосоод авсан юм уу? Тий. Тэр их урт замыг ганцаараа туулахд хэцүү байсан уу? Гайгүй. Автобусд ирсэн. Яасан? Автобусд ирсэн. Автобусан суугаад уу? Гэхдээ айраг бүлэгч бол жил болгон хүүхд болгоноос гардаг санаа шүү. За. Ямар ч байсан чинийх тэр болгоноос өөр өвөрмөц байх болтугай. Амжилт үзье. Ах дүүгхэн бүтээлийг сайн хамгаална шүү. За. Хичээнэ.
Залуу зохион бүтээгч 2014 улсын хурлаа үргэлжилж байна. Одоо бүгдээрээ Увс аймгаас оролцож байгаа нэгэн зохион бүтээгчтэй танилцъя. Энэ бол Баянзул юм аа. За Баянзул ямар бүтээлээр оролцох вэ? Нэг очооны машин дээр эсхийг хийх тохиромж. Айраг үлгч. Багийн гишүүнтэй танилцъя. Батцагт хийдэг шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбооны сургуулийн 1-р дамжирны оюутан тэгээд ах нь байгаа. Тэгээд хөгжөөнд дэмжиж энэ зураг хүргийн гаргаж өгөөд тэгээд цог явж байгаа. За ямар ч хэлсэн багийн гишүүн бас нэлээд туршлагатай хүмүүс гэж чинь тийм үү? За багийн ахлагч бүтээлээ танилцуулахад 3 минутын хугацаа байна. За энэ одоо нэг эсхийг хийх тохиромж байгаа. Энэ эхлээд эсхийг доор газар дээр нэг даавн дээр нэг эсхийг нуусаа зулаад тэгээд голдоо ураагад ураагад сайн бэхлээд нэг цуглж яваад нэг чиргэл дээр гаргана. Тэгэд эндээ гаргаж яваад эндээс энэ пүрш яага хоёр тал. Ингээ гаргаж яваад энэ пүршээр ингээд шахаад хоёр талаас нь пүршээр шахаад эхэлчгээд тэгэд энэ моторын хүчийг ашиглан Баянзул эсхий илдэх сонин садан санаа дэвшүүлсэн ч гэлээ. Машины голоос эргэлт авсан төхөөрөмж нэг дор 3 эсхийг зэрэг эргүүлэх боломжгүй. Ажлын хүч, бүтээмж нь сарнин гэж үзээд түүний санааг бас л дэмжсэнгүй. Ингээд Баянзулыг хоёр дахь санаагаа тайлбарлахыг зөвлөсөн. энэс шалан гэвсээр энд айраг руу трүп орно. Тэгэд трүпийн явсаар энд нэг хуваарлаж ки тарах тийм нэг доороо нөхдөд юм байна. Үүгээр кин дээш ингээд доош ингээд бүлбүлгээд дээш гарч нэ тус нь ялгарч. Тэгэд энэ ки тохируулагч карант энэ юунда компрессортой агаар шүүгч нэ гих гэж. Үүний айраг яриад байна уу? Тэр одоо бас зарим чинь үхрийн айраг дээр бас яриад байгаа шүү тий. Аль нь вэ? Үхрийн айраг. Үхрийн айраг гэсэн би. Үхрийн Яг эсэлдүүлэх тал руугаа бол иймэрхүү маягаар Үхрийн хараа хүмис, тана бүгд тий. төвдрөө өмөрлөдөө. үхрийн айраг ууж үзэхээс би стааг сонсч байна. Үхрийн малын. Харин тийм байна байдаг юм тий. Нэрмэл хийхээ өмнө тийм ээ. Ташигууд хийдэг, арменууд хийдэг, Тий. узбекууд хийдэг, манай монголчууд бас хийдэг. Одоо яг юу штэ? Нэрмэл арх хийх өмнөх шатны. Тий. Тэрийг одоо үнэний айраг гэж яриад байна. Үхрий. Бас иссэн зүйл байх нэ. Тий, исэлсэн. Тий. Хаана хинд зориулж байгаа хэрэг? Хөдөөний айраг. Хөдөөний айлд. Тий. Энерги их үүсвэр нь юу? 12 вольтоор ажиллана компрессор. 12 вольтын юу? Ажлын компрессор. Ажлын компрессор. Ки дав. Одоо дугуй ноцоос явуулах гээд байх шиг байна тий. Зүгүр үү? Зүгээр. Аггүй. Агаар шүүгчгийн 1 2 3 и бид үрдэн хүлээж байна. Бид ногоон гэрэл хүлээж байна. Ногоон гэрэл. Үнэний айрган дээр бид нэр ийм бүтээл санаа орж ирсэн, дэмжигдээд бас явсан тодорхой хэмжээнд тийм учраас наач тэрнээс нэг ялгах юм алга. Ялгаа нь увсаас олдсож байгаа л таарч. Амжилтсан. Зохион бүтээгч гэдэг чинь тэгэл нэг зохион бүтээгч болсон бол тэгэл насан туршдаа штэ. Заавал зохион бүтээш. Ер нь айраг бүлэгч маа нэвтрүүлгүүдэд орж ирдэг. Гэтэ чинийх бол шинэлэг байсан боловч ер нь Монголд орж ирж байсан гэж байна. Тийм үү. ер нь яг энэ бүтээлээ хэрэгжүүлж үзсэн үү амьдрал дээр? Итсэн айраг үлгчийг турш итсэн. За энэ ном бол Монгол улсын шилдэг зохион бүтээгч Ариун Болд гэж хүн орос хэлнээс орчуулан хэвлэн гаргасан байгаа. Маш олон санаанууд байгаа. Маш олон дэлхийг өөрчилсөн шинэлэг бүтээлүүд байгаа. Эндээс харж агаад дэлхийг өөрчлөх шинэ бүтээлээ хийгээрэй. За. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Одоо зохион бүтээгч Баяр сайхантай танилццгаая. Амжилт хүсье Баяр сайханд. Халуун алга ташаалт. Одоо Баяр сайхан өөрийнхөө бүтээлийг танилцуулаач. Яагаад энэ бүтээл их болов? Ямар бүтээл юм бол? Миний бүтээл нь болохоор хураас өв бэлтгэх ахуйн төхөөрөмж. Энэ санаагаа ер нь хаанаас яаж олсон бэ? Их сурвалж нь хаана байсан бэ? Магадгүй интернетээс ижил төстэй тийм зүйлүүдээс олж харсан уу? Энд нөгөө нэг Оросын сайтаас нэг юм төхөөрөмж харж байсан. Гэхдээ энэ төхөөрөмж жоохон
технологийн өөрчлөлтөнд төхөөрөмжийнх нь Сүүг хадгалал бас харьцангуй нөгөө зуны үйлрэлт хадгалтай айгүй хэцүүдэг. Тэгээ тэрэн дээр тулгуурлаад За амжилт хүсье. 3 минутын хугацаанд бүтээлээ тодорхой танилцуулахыг урьж байна. за. Ажлах зарчим нь болохоор цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар барбааныг эргүүлээд температур тохируулагчтай цахилгаан халаагуурыг барбааны дотор талд байрлуулж өгнө. Халаагсан барбааны гадаргуу дээр бүүнкер зачаалсан шингэн сүү тусаж хатаагдсан шингэн сүүг хуурай сүү хуримтлуулах савнд бэхэлсэн хутгаар хусаж авна. Ийм ажиллах зарчимтай. За баярлалаа баяр сайхан. Нааш төгсөөрэй. чи туслаар тусаана гэдэг чинь. Тийм. Тэгвэл бүр утгахгүй. Чи бүр тэрийг одоо биднээс хэлдгээр форсункаар бүр маш юм жижиг молекулын төвшөнд засаж өгөхгүй бол зүгээр туслаар тусаавал энэ чинь унахгүй. Чи дээрээс Гэтэ бас нэвтрүүлгээрээ. Тэгэхээр тэр хоёрыг сайн бодцоо бодож үзчихэл та цогоо. Миний хэлснийг анхаарсан биз? Хэрэглэх цахилгаанаа бодно. Булныхаа яг ингээ бүтэн эргэлдэхэд хатааж амжих нь үгүй юу бодно. За хатааж амжихгүй баг зэргийн чигтээ орох төр бас ийм савнд хийж байгаа хатаах үгүй юу гэдэг ингээд тэднийг бодолцох хэрэгтэй. Тэгэхээр бас санаач нь бол зүг байна. Угаасаа үйлдвэрийн байдаг хуучин юу чи яг л юм байна шүү дээ. Хуураас үүдээд хөрөмч юм байна шүү. Тэр чи гол концепц бодоагүй байх гэсэн үг байхгүй. Цахилгаанаа Би тэр нөгөө юугийн л өөрчилсөн нөгөө форсункаар цацдгийн л тусааж ядна. тий тэгэхээр чин л харин болох болчиход байна. Муу болгоцсон байна гинэ. Миний хувьд бол хараар бүр туслын системэр гэдгээр нь магадгүй энэ бол тэгж их заавал нөгөө бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэх гэдэг л гонх яарахгүй юм байна шүү дээ. Тийм. Туслын би харин дэмжмээр байна л да. Шалтгаан нь юу гэхээр форсункаар шахна гэдэг бол тухайн сүүний шингэн юу маань өөрөө нэлээ даралтанд орчиж байгаа. Даралтанд ороод ирэхээр ерөнхийдөө дотоод юунд бас өөрчлөлт өгнө гэж би үзээд байгаа байхгүй юу. Тэр утгаараа туслынх нь харин сонирхолтой байна. А гагцгүй яг тэр тусал тохироод ирэхээр бүтээмж ерөн жоохон муутай болж магадгүй. Нэгсдөө. Удаан уу? Тийм. Цаг заргахыг ажгаар яг өөрийгөө илүү нөгөө уургийн хэмжээнд нөх өөрчлөлт орохгүйгээр хийж гаргаж ирж байвал бас болно гэж би үзэж байна л да. За амжилт хүсье. За ингээд гэрэл асаж бид нэр 85%-га 100% болгоно. Шүүгчдийн гэрэл аслаа. Энэ ногоон цог жоохон шүүгч. Нэг л эргэлзээтэй байна да. Эргэлзээд гар нараа явцсан. Өө. Бид 85%-тайгаа л одоо шүүгчээ. Тооцооллоо ерөнхийдөө яаж харж байна? Тооцоолол яаж харж байна? Чиний хамгийн дутагдал бол юм байна л да. Юм хийчлээ тийм ээ. Гэхдээ нөгөөд одоо шинж яагаад 40 см диаметртэй юм сонгосон юм? Яагаад тусаах гэдэг вэ? За тусаадаа гэхэд нөгөө чинь талбай дээр ирээд жиг талтай байханд бол яах вэ гэдэг ерөөсөө тэр тооцоолол дутуу хийсэн байгаа гэдэг. Яах вэ? Тэр талаар бодсон юм байна. Тийм ээ. Тусал гэдэг чинь нэг юм юу ирлээ, бөмбөлийг унлаа. За гадруу дээр ч унлаа тий. Тэглээ ихэд одоо халах процесс чи яаж явагдах вэ? Яагаад чи тэрнээс чи шалтгаалаад чи яагаад тусаах гэдэг, яагаад 40 см диаметртэй бол хийчихв гэдэг чинь гарна штэ. Одоо орчин үед бол ингэж байгаа шүү дээ. Ачлуулын очиод нэмэгдүүлэхийн тулд шууд тоосрууд ингэ ирж яхад дороос нь халуун гараар үлээлгээд доошоо унахтаа нөгөө чинь дээгүүр уур нь гараад өөрөө нөгөө хуураас ич унж байгаа шүү. Тэр бол ачлуулын очиод хамаагүй өндөр байгаа. Буул ингээ халангууд агаарт бас дулааны алдан тий. Тэр миний тэр хэлээд байгаас тоос руу засдаг процесс чинь ийм савн дотор явж байгаа шүү дээ. Өөр ийм савтай, циклон савтай, силос гэж бид нар тийм силосын савтай. Тэгээд дээрэс нь тоос руугаа үлээнгүүд дороос нь маш халуугаар үлээгээд гарцсан. Ачлуулын очиод хамаагүй илүү. Тэр зүгээр энэ яг зүгээр хуучин жоо юм чи сайжруулаад хийх гэж л. Тэгээд гол юунасаа нөгөө нэг ахвад одоо хөдөө орон нутагт ингээл Хамгийн гол нь дийч гэрийн нөхцөлт хийх гэдэг шүү дээ. За Үйлдвэр яриад гэрийн нөхцөл. Миний гэсэн гэрийн нөхцөл. Баясаа. Гэрийн нөхцөл шүү. Ийм байна. Чи тооцоолоо дутуу хийц учраас шүү дээ тий. Одоо наач яг ингэж хийгээд ивэл чи олон туршилт юм. Олон туршилт болгон дээр чи өөрөө эргээд маш их алдах гад байна заяа. Чи шууд ингэ туршаад үзнэ гэсэн байхгүй шүү дээ. Яг энийг Тэгээ тооцоолоо сайн хийгээд баяр сайхан. Орлоо заяа. Яг энийг гэдэг юм. Бүтээл хийхэд сургуулийн багш нар арга гэр найз нөхөд тусалцаа. Тэгээд 2 дугаар сартанда бүтээлээ сайн хийгээд. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч эерэг өөрчлөлт бүтээх, хөгжлийн боломжийг залуучуудад олгох GCI Progress. Эренчингийн хувьд залуу зохион бүтээгч нэвтрүүлэлт 3 дахь удаага оролцож чинь жоохон сандраад байна уу?
угаасаа өөрийн шинэлэг, өөрийн санаагаа одоо дэвшүүлж байгаа болохоор шинэ юм болгон угаасаа үнийг сандалт хүртэл дээ. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдаан үргэлжилж байна. Одоо та бүхний өмнө Эренчин. Энээс хамгийн гол нь ашиг харахыг биш дээ. Өөрийнхөө амьдралдаа жоохон одоо кайф авах зорилгоор юм гэдэг би тэмцээнд оролцдог байна. За Эренчин 2014 оны залуу зохион бүтээгч уралдаанд хэд дэх жилдээ оролцож байлаа? Одоо би залуу зохион бүтээгчид 3 жил дараалал оролцсон. 3 жил дараалал оролцсон тий. Хамгийн анхны жил юу хийсэн бэлээ? Хамгийн анхны жил төгөлдөр уур заах. 2 дахь жил? 2 дахь жил нь болохоор ус хэмнэх хавхлаг, механик хавхлаг. 3 дахь жилдээ? 3 дахь жилдээ болохоор одоо миний зохион бүтээлж байгаа энэ бүтээл нь болохоор гойжур, автомат гойжур. За ингээд 3 минутын хугацаа. Ойрын хугацаанд бол нэмсдэг тавг ормор юм да. Савн тус хийхэд тодорхой температурт халсан нөхцөлд өөрөө мэдэрч зогсох автомат гойжуурын санаа нь зөв боловч анх тавьсан зорилгоо биелүүлэхэд шийдэл нь тохирохгүй байна гэж шүүгчид үзсэн юм. Залуу зохион бүтээгч Эренчингийн мэрэгжил нь дизайнер тул техникийн нарийн мэдлэг дутах нь аргачлгүй биз. Гэхдээ л мэдрэмжгүй залуу зохион бүтээгчид маань нөөц шин санаа бас бий. Миний хоёр төдөл болохоор эко шахмал түлшний механик хэв гэж байгаа. Манайх болохоор эко түлшний асар их нөөцтэй гэж үзэж байгаа. Эко түлш юу вэ гэхээр малын гаралд одоо өтгөн бас гэдгийг ерөнхийдөө эко түлшинд ашиглах зорилготой. Энэ бүтээл нь болохоор ерөнхийдөө тусгаалan бэлдсэн энэ сэдвнүүдэнд болохоор ерөнхийдөө тухайн одоо нүүрс малын гаралтай бас модны үрц энэ гурыг нэг хийж холиод холсон бүтээл ерөнхийдөө энэгээр хөшүүргийн аргаар ерөнхийдөө шахаж нэгт болгоод энэ хэсэгт түгжигдээд энэ хөшүүргийн аргаар доош нь дарж өгөх юм. Тэгэнгүүт одоо энэ дотор байгаа түлш маань тодорхой хэмжээний нэгт одоо биетэй болно гэсэн. Тэгсний дараа одоо энэ бүтээлээ одоо нааш нь татаж гаргаж ирээд тусгай хавтан дээр тавиад доош нь юм хөлөх юм уу? Эсвэл юм унахгүй байгаа юм доош нь хөлөх юм уу? Эсвэл дээрээс нь ингэж дарах зорилгоор ерөнхийдөө аваад цааш нь гатах дараагийн үйлийг гих мэтлэн хийх боломжтой. Яагаад энэ дээр нүүрс холж байгаа юм бэ гэхээр аргал маань хурдан хасаад дуустдаг болохоор нүүрс жоохон одоо тодорхой хэмжээний хувьд нь нүүрсийг хийж өгнөхээр даргалыг удаан асгасан жоохон барьж өгөх юм гэж хийсэн байгаа. Модны үрцгийг яагаад хийж байгаа юм бэ гэхлээр одоо аль бол хурдан асах зорилгыг ерөнхийдөө дэмжиж өгөх зорилгоор хийсэн байна. Тэгээд аргал маань өөр болохоор агаарыг цэвэршүүлж идэг. Нүүрс нь болохоор 100% нүүрс түлж байгаа биш. Тодорхой хэмжээний холцтой нүүрс түлж байгаа болохоор энэ байгальд эргэлттэй болов гэж энэ бүтээл. Яг энэ төрлийн одоо шахмал түлшийг хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулийн Эрдэнэ сайхан багш оюутан ах үдир залуу цагтаа яаж уралдаанчаар за яаж одоо багаар хуваагдаж хийж байсныг туршлагаас хаваалцах бах. Эрдэнэ сайхан багш. Энэ гурван зүйлээ яаж холих вэ гэдэг асуудал хамгийн хүнд юм байна шиг санагдаж байна. Энэ нь болохоор хамгийн түрүүнд болохоор одоо нойтон бас эко түлш маань те одоо малаас гарч байгаа юм чинь нойтон чигээр ирнэ. Нойтон юм чинь энэ дээр болохоор энийг болохоор 60% 100% түлшээ 100% гэж авах юм бол 60% нь болохоор аргал 10% нойтмаас 40% нь болохоор нүүрсний хавг хаягдл буюу нөгөө үрц гэдэг нь шүү дээ. 10% нь болохоор модны үрцийг ашиглая гэж байгаа байхгүй. Хойлохтой яаж болгоны шахах төхөөрөмж бол болчихно л доо. Хүмүүс хийчээ шахчихад байгаа. Гол нь тэрийг ямар хэлбэр аргаар холих вэ гэдэг асуудал. Тим төхөөрөмж хийсэн бол арай оновчтой юм шүү. Хамтд нь. Хойлоход бол тэр хөдөө орон нутагт холж байгаа хүмүүс бол зүгээр баг нөгөө цемент ил сольж байгаа юм шиг холдог байхгүй. Тэгэхээр богино хурдан хугацаанд яаж холих вэ? Холигч яаж шийдэх вэ гэдгийг л асуух гэдэг. Зүгээр зургаас яриагийн чинь сонсоод харж байгаа дутагтай зүйл нэгдүгürt одоо ингээл жижигэн сэтгэн тэрийг дүүргээд жигдрүүлэхгүй бол голдон бөөгнөрчих юм бол яг дарахаар яг лээ. Захын хэсэг нь хөрч одоо жишээ нь орохгүй байх жишээтэй тий. Нэгдүгээр жигдрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар энэ хавтгаагаар дарцсан юмыг хажуунаас нь тэр шахагдсан байгаа байдлаас нь хөндлөөшн татна гэдэг бол өөрөө бас л эсэргүүцэлтэй бас их ажил хийх гээд байна гэсэн үг л дээ. Шийдэл талаас ер нь жоохон оновчгүй болчих гээд байна л да. За ингээд шүүгчдийн гэрэл асаж үнэлгээ гарна Эренчин шүүгчдийн гэрлэр үтэй санаа
хөгжүү гэдэг шиг. Нэг улаан гэрэл. Нэг ногоон гэрэл. За шийдэл нэг оновчтой биш нөө. Аяа. Зүгээрээ. Гэтэ би чамтаршгүй. За. Баярлалаа. Амжилтсэ. Эрен чин дөнгөцөө өөрийнхөө бүтээлийг танилцуулаад гараад ирлээ. Тэгээ шүүгчдэд хоёр санаа хоёулаа л болсонгүй. Яагаад гэв? Би нөгөө техникийн талтай тийм сургууль өгсөөгүй болохоор бас техникийн талын одоо хүч хожих механизмын талын юм бол мэдэхгүй. Юмнуудаа бол автоматжуулалтын талын бол мэдэхгүй. Ерөнхийдөө өөрийнхөө сонирхол гээд өөрийнхөө зөвхөн хар хүчээр л ерөнхийдөө орж ирсэн байгаа. Энэ чиний зохион бүтээх сэтгэн бодох үйлдэл чинь бас тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулах баха гэж бодож байна. Амжилтсан. За баярлалаа. Миний үеийн залуучуудыг хэм хий бүтээгээд ирдэг. Энэ талын дэмжиж өгөх тэмцээн, эсвэл дэмжиж өгөх одоо хөрөнгө мөнгө одоо яаж олох вэ гэсэн бас санаа зовж байгаа хүмүүс их л байгаа хэл та. Энэ болгон дээр нь тусалж юмж байгаа ерөнхий сайд Алтан уяг болон танай байгууллагын хамт олонд ерөнхийдөө баярлаж байгаа маш баярлж байгаа хэлмээр байна. Оюунлаг бүтээлч хөдөлмөрт залуусын давлгаа үргэлжлүүл үзэгч та бүхэнд хүрж байгаа. Одоо залуу зохион бүтээгч 2014 улсын хурлаан та бүхэнд зохион бүтээгч Сүхбаатыг танилцуулж байна. Портын жолоог бол машин үз, цасан үз. Машин. Монголд байгаа портуудыг бол бүгдийг аавайг мэднэ. Мэднэ. За бүтээлийг танилцуулахад урд минутын хугацаа амжилт хүсье. За. Миний бүтээл нь энэ Өнцөг Европ нь одоо энэ байна. За энэ туслах Европ нь байна. Туслах Европноос 2 кардан гол гарч байна. 2 хөтлөгчтэйг холбогдож байгаа. Энэ кардан голыг би дээд кардан гол, доод кардан гол гэж нэрлэсэн байгаа. Ингээд дээд кардан гол, доод кардан гол. Доод кардан гол нь эхний хөтлөгчтэйгээ шууд холбогдсон байгаа. Дээд кардан гол нь одоо энэ байна. Хамгийн хойдлын 2 дугаар хөтлөгчтэйгээ ингээд холбогдсон. За тэгээд хөтлөгч нь өөрөө нумаар эхлэгдсэн хоёулаа тусдаа нумтаа. Энэ болохоор ачааныхаа даатсанд даах чадрыг нэмэгдүүлж өгсөн байгаа. Эндээс харагдж байна 2 картон гол ингээд холбогдсон. Энэ машин Кавентроос шаардлагатай үед эрчааг хөдөлгөөд моостод нь залах байгаа. Залангаж ойтын бүх дугуйг майжуулна гэсэн үг. Тэрийг майжуулах нь энэ нэг энэ сэрэг хөдөлгөснөөр энэ бүгдээрээ майжиж дугуйг иргүүлнэ. 14 дугуй. Шинэ машин зохион бүтээж байгаа юм шиг боллоо шүү дээ сая. Яг бүтээл авчирсангүй. Зурган дээр тайлбарлаж байгаа бүтээлийн шууд унаад ажлуудад үзүүлсэн бол илүү үнэмшилтэй. Бөгөөд энэ хүмүүст итгэл төрүүлэх хэрэг л ч тий. За чиний одоо өөрчилсөн энэ машин нөгөө өөрчлөөгүй портроос хэрхэн ялгагдчих вэ? Хоорондын ялгаа одоо гарсан өөрчлөлт. Энийг одоо ингээ яг хийсэн байхад нэгдүгээр их олон асуудал гарч ирнэ. Моторын хүчин чадал нь одоо ингэснээр дийлэх үү яах вэ гэж байгаа. Би яг одоо ингээ хойдолтон залгаад ингээ нэг хийцэн байгаа. Энэ дээр нь залахгүй зөвхөн уртлынхаа үндсэн хөтлөгчөөрөө явах юм бол ачаан дээр яг твшин дээр нэг 200 үлийн ачаа 100 үлийн ачаа ачтнэр нэг ачаал ирнэ. Энэ ачаал бол импортер машины моторонд бол нэг нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Байнгын залгаатай үед явж байхад бол мэдээж түш шидэлтээс ахуулаад ахиу нэг 2 литрээр ахиу идэнэ. Бас мотор хүчин чадал жил бас жоохон нөлөөлнө. Бодож байгаа. Механикийн багш нар их байгаа л да энэ. Механикийн багш нараас төлөх асуулт ирэх баг. Яг ингээд сайжруулаад хийхэд буруу байхгүй л да ерөөсөө. Хүн л өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангасан юм хийж явал юм болж байгаа. Гэхдээ 1 тонны дооцтой ачаа наат машинд ийм залгачаад энэ шууд туслах Европноос шууд 2 картангоос салаадад авцсан шүү дээ. Шууд л урд нь хоёулаа цугл ажиллана гэсэн шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр зүгээр энгийн ачааг үедээ зүгээр хор дотор тээврэж байгаа үедээ эн чинь төлс зарцуулалт нь нэгдүгürt нэмэгдэнэ. Өөрөөр хойно 4 дугаар мааж ийнэ гэдэг чинь урд хөдлүүр дээр жаа ачаал бол ихсэн шүү дээ. Тийм ээ. Үр өвтөлтэй. Олон шавар цуугаад байгаа дуурууд юм гэсэн тийм. Шавар суухгүй дээр бол энэ бол нэг тийм үр дүнтэй зүйл бол биш байх л гэж бодож байна. Яг уу хийцэн юм байна. Амжилт хүсье. Энэ тийм явж гин үү? Чи яг явуулсан юм уу? Явуулсан. Би 100 км өдөөний нөхцөлд шавар туулсан. Уур хүрээгүй юу? Хоёр сайхан болов. Сууж муугүй үстэй. Сууж муугүй. За. Би бол либотик тавиал тэгэл либотикч байгаа. Би бол байнгын машинд либотиктай байнга ус засан суун тэгэл либотик бол их л амархан л байдгийг. Арай амархан байнга порт руу унахгүй шүү дээ. Гөөгүй харин үгүй. Би
хойны юм урталтаа лебатка тэгэл хойшоо ч юм уурсаж татуулж болно шүү дээ. Хамаагүй амархан эцтэй болоод ах шиг байна. Жижиг 2 кардан гол 50. Тэгээ 2 кардан гол хоёулаа зэрэгэжлэн. Машин нөөрэ хүчтэй. За яг ямар ч юм нэг хийсэн чинь би бол яг техник шийдлүүд бол тийм оновчтой шийдэл биш. Ягаад бол 2 кардан гол хойшоогоо тэгж явж 2 дугуйгаа эргүүлнэгдэг бол тийм оновчтой шийдэл биш. Супер портер 2 дугаар шатанд Customize Porter өрсөлдөхөө гэдгийг яг одоо шүүгчд гэрлэр харуулна. Нэг ногоо, нэг улаан Porter штэ хөшөө. Супер портертой 2 дугаар шатанд уулзцгаая. Амжилтсаа. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric